За бид нар хор хэргэлдэг тамхитад нарих өн. Гэтэ хэрглэж байгаа хүн энэ бол хор юмаа гэдгийг нэгдүгээрт ойлгож хэрэглэх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ гоё амттай, энэ нь усан, энэ нь электрон, энэ нь дүнсэн байна уу ялгаагүй тамхи гэдэг бол никотин мансууруулах бодис. Тархинд нөлөөндөө бусад биеийн эд эрхтнүүд нөлөөлдөг. Нэг нь болохоор илүү утаатай, нэг нь арай бага утаатай. Дайвар нөлөөнд бага л гэсэн. Цаад утгаар бол бүгд хор. Тийм болохоор адилхан төвшөнд тамхи гэдэг утгаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэрнээс биш хил дээр оруулахдаа энэ бол электрон бараа юм а зургийн аппарат шиг гэж ерөөсөө болохгүй байхгүй юу? Энийг бол ингээд ижил төвшөнд хор гэдэг нь хүлээн зөвшөөрж хуульчлах цаг нь бол болцсон. Хоёрдугаарт нь ингээ гоё амттай эн чинь бол юм гоё юм аа гэхэр зэрэг модонд ороод хүүхдүүд чинь татаад байна шүү дээ. Статистикууд нөгөө гайлаар ингээд тамхи янжуурын тамхи буурна гэж хэлж байгаа боловч аль аль нь өсөд байгаа. Энэ бол бодиттой. Сургууль дээр хүүхдүүдийн 5 хүүхдийн нэг нь янжуур татдаг. 4 хүүхдийн нэг нь веб татчих. Одоо энэ залуу гэр бүлийн хүүхдүүд одоо нэг 2 дугаар ангийн хүүхдүүд чинь тэгэл 4 5 жилийн дараа бүгд амигчд болох гэдэг. Тийм болохоор энийг хүлээн зөвшөөрж зарлж хуулиндаа тогтоох нь бол зайлшгүй шаардлагатай болсон. Монгол улсад гайлаар орж ирж байгаа тэр янз бүрийн хэлбэр дүрстэй тамхинуудын за дийлэнх нь бол жишээ нь хятад үйлдвэрлэгдэж байгаа. Тэгээ өөр улсуудаас ч орж ирж байгаа. Хятад улс жишээ нь үнийг хорцсон. Гэхдээ тусгай бүстэй үйлдвэрлээд ингээ гач нь бол гаргаж зардаг. Яагаад хорж байгаа гэдэг асуудлыг бид нараас мэдгэл ёстой байхгүй. Тэгэхээр энэ бол тамхи мөн тэр дайвар янз бүрийн утаа дуртаг инээдэр юм дээр бол их баг гэдэг асуудлууд бол байгаа. Заримнаараа бага нөлөөтэй. Гэхдээ мөн чанар нь никотин мансууруулах бодис мөн юм аа. Тэгээ энийг ингэж хуульчснаар бол нийгмийн эрүүл мэндэд их том үр дагавар зөв дагавар гарна гэж бодож байгаа.